Түүх соёлын хөдлөх дурсгалт зүйлийн улсын тооллого өнөөдөр эхэллээ. Соёлын хувийг хамгаалах тухай хуулийн хүрээнд засгийн газрын тогтоолоор баталсан түүх соёлын хөдлөх дурсгалын улсын тооллого хийх журам, соёл спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын тушаалын хэрэгжилтийг хангах үүднээс Дархуул аймгийн хэмжээнд түүх соёлын хөдлөх дурсгалт зүйлийн улсын тооллого зохион байгуулахаар салбар комиссийн бүрэлдэхүүнийг аймгийн цэг даргын захирамжаар баталжээ. Салбар комиссийн сургалтанд хамрагдаж урьдчилсан бэлтгэлийг хангасны үндсэн дээр өнөөдөр тооллогын ажлыг аль биесээр эхлүүлж байна. Тооллогот аймгийн хэмжээнд 1190 дурсгал хамрагдана гэж аймгийн соёл урлаг аялал жуулчлал залуучуудын газрын дарга Соёл Эрдэнэ мэдээллээ. Түүх соёлын хөдлөх дурсгалын тооллогот Дархуул аймгийн хувьд аймгийн музей, Хонгор орхон сумдын соёлын төвийн музейн дурсгалууд хамрагдана. Түүх соёлын энэ хөдлөх дурсгалын хувьд бол энэ тооллогын ач холбогдол нь гэвэл эдгээр дурсгалуудаа нэн яралтай сэргийн цацуурлах шаардлагатай энэ дурсгалуудаа эндээс бид ялгаж таньж мэднэ. За шинж чанарын хувьд бол ингээд дүгнэлт хийн, хяналт тавина гэх мэтчлэн олон ажлуудыг эндээс хийн. За Дархуул аймгийн хувьд бол музей номын сангийн цогцлбор барилга маань шинэ барилга тун удахгүй ашиглалтанд орохоор бараг бэлэн болж байгаа. Тэгэхээр зэрэг яг энэ барилгад энэ музей маань нүүж орохын өмнө энэ тооллогын явагдсан нь бол бид бүхний хувьд үнэхээр их ач холбогдолтой үйл ажиллагаа явуулж байгаа. Дархуул аймгийн музей нь 1047 тэсийн 1465 ширхэг үзмэртэй үүний 60% гэрэл зураг эзэлдэг түүхийн үзмэр гэсэн үлцэн үеийн угсаатны, шашны, урлаг уран сайхны буюу мөн тэгээ байгалийн үзмэрүүд эзэлдэг байгаа. Аймгийн музей 1047, Хонгор сумын соёлын төвийн музей 115, Орхон сумын соёлын төвийн музей 28 дурсгал улсын тооллогот тус хамрагдах юм а. Түүх соёлын хөдлөх дурсгалт зүйлийн улсын тооллогыг зохион байгуулснаар нэн яралтай, сэргээнт зорлох шаардлагатай хөдлөх дурсгалын жагсаалт, шинж чанар бүрэн бүтэн байдал хяналт тавих, эерэг болон сөрөг нөлөөлж байгаа хүчин зүйлүүдийг тодорхойлох, нэгдсэн тоон дүн болон тооллогын мөрөөр авах арга хэмжээний санал боловсруулах зэрэг үр дүн ач холбогдолтой юм а. Түүх соёлын хөдлөх дурсгалт зүйлийн улсын тооллогыг 2020 оны 12 дугаар сард багтаан дуусгах юм. Хөдлөх дурсгалт зүйлийг хадгалалт дахин сэргээх цэцлурлагад хэрхэн ажилдаг талаар тодорхойллоо. 12 оноос хойш яг захимаар давхар бүртгэж явж байгаа. Тэгээ энэ тоолгын мөрөөр бид нар яг актлах үзмөрүүдийн саналыг бол гаргаж байгаа. Тэгээд яг одоогоор шийдэгдсэн байхгүй. За энэ өмнө нь бол яамдар шийднэ гэдэг байсан бол орон нутаг аймгийн орон нутагтаа шийдээгээ тэгээ энэ бид нар 6 үзмөрийн санал гаргацсан байгаа. Тэгээ тоолгын үр дүнд ийм үзмөрүүдийг актлах саналтай байна гэд орон нутгийн өмч рүү хандна. Орон нутгийн өмч нь иргэдэг урал руу хандаад тэгээ иргэдэг урал энэ гарсан тогтоолыг бидний соёлын үндэсний төв рүү явуулаад тэндээс хасалтыг хийн бид нар дур мэдэж хасахгүй гэсэн олон шатараалтай явж хасагдана гэсэн. Түүх соёлын хөдлөх дурсгалын улсын тооллогот төрийн болон орон нутгийн өмчийн музей орон нутгадах судлах танхим, Монголын үндэсний номын сангийн үнэт ховор номын музей, галерей, Монгол банкны Эрдэнэсийн сан, их дээд сургууль, Шинжлэх ухааны академийн эрдэнэс шинжилгээний хүрээлэн, шашны байгууллага, хувийн музей зэрэг 320 гаруй байгууллага хамрагдана.